Арилдын бүргэдийн домог. Дархадын уудам тайгад өвлийн хүйтэн амьсгаа үлээн. Сэлэнгийн моддын хооронд салхи эсгэрч, мөнгөн цасан дээгүүр уулсын орой нарны тоёхон цацраг зүсэж харагдана. Энэ нутагт 100 жил дамжин яригдсан нэгэн нэр бий. Арилдын бүргэд. Тэр нэрийг сонссон хүн бүр тэнгэр өөд харан уулсын орой дээр эргэлдэх том сүүдэр хайдаг. Учир нь арилдын гэдэг нь жирийн нэг бөө биш. Түүний жинхэнэ нэр Хүрэлдээ. Харин арилдын бол түүний зэрэгээс дээш боссон домгийн нэр юм. Хүрэлдээ багада бусад хүүхэд шиг байгаагүй. Тайгын гүнд төрсөн тэр хүү хинч хараагүй зүйлсийг мэдэрч амьтдын хөдөлгөөн, салхины өнгө, уулсын чимээг сонсдог байв. Ахмад хүмүүс энэ хүүхэд тэнгэрийн мэдрэмжтэй гэж шивнэлддэг байсан. Харин тэр өөрөө тэгж боддоггүй. Зүгээр л байгаль түүний чихэнд шивнээд байна гэж ойлгодог. Нэгэн хүйтэн хаврын өглөө Хүрэлдээ уулын ингэлт ганцаараа явж байтал алс холоос нэгэн сүрлэг дуудлага сонсов. Бүргэдийн дуу. Тэр дуу энгийн шууны хашараан биш. Чулууг хагалах мэт, сэлэмд шүргэх мэт хурц. Тэнгэрт сүлэлдсэн нэгэн айзан байлаа. Хүү тэр дууг даган цас хонгорсон замаар алхасаар эцэстээ нэгэн өндөр хаттай тулсан. Тэнд уулын орвил дээр сүрлэг артай том бүргэд ганц хөл дээр зогсон түүнд ширтэж байв. Тэдний хооронд юу ч үг хэлвдээгүй, юу ч хөдлөөгүй. Гэвч нэгэн зүйл тохиолдсон. Бүргэд түүний нүд рүү харж, харцаараа ямар нэгэн амсгалт өгчээ. Тэр өдрөөс эхлэн Хүрэлдээ өөрчлөгдсөн. Тэр салхины дууг тод сонсож, тайгийн гүнд төөрсөн анчныг олох хэмжээнд уулсын амьсгалыг мэдэрдэг болов. Бөөгийн удамтай хүмүүс түүний чадварыг анзаарав. Хүүг заяаны заманд дууджээ. Энэ бол энгийн зүйл биш гэж хөгшчүүд ярьдаг болов. Гэвч түүний хүчний эхлэл нэгэн шүн тодорсон юм. Наранд хүйтэн туяа туссан хаврын сүүлчийн шүн салхи огцсон мэргэв. Тэр шүн Хүрэлдээ нойрноосоо сэрэн гаднаас нэгэн хүчтэй чимээ сонсов. Саятан хөндий бүхэлдээ дөргиж уулсын оройгоор сүүдэр хурдан гүйх шиг болов. Зүгээр л байгаль түүний чихэнд шивнээд байна гэж ойлгодог. Тэр гарч харвал тэр л бүргэд. Гэвч энэ удаа тухай бүргэд биш. Түүн рүү бууж ирэх мэт нисэж байлаа. Хүрэлдээ айсангүй. Бүргэд ойртож ирэхэд салхи хэрвэлдэн цас сэвэлзэж тэнгэрийн хөх хөнгө доош бууж ирэх мэт санагдав. Бүргэд түүний өмнө газарт буух мөчөд тайгаа бүхэлдээ намгүн боллоо. Тэр агшинд Хүрэлдээ ойлгов. Энэ бол миний дуудлага. Энэ бол миний сүйд. Бүргэд түүний мөрөнд сууж дадагчаа зөөлөн дэлгэв. Тэр нэгэн зөөлөн хөдөлгөөнд уулсын хүч, тэнгэрийн салхи, тайгын нам гүн бүгд цугларсан байв. Тэнхүү Хүрэлдээ арилдын болов. Тайгын хамгаалагч, салхины сонсогч, дархад нутагт жигүүрээ тэлсэн домгийн эхлэл. Гэвч түүний зам үүгээр дуусахгүй. Алс уулсын цаана харанхуй хөдөлж, тайгын амар амгас нь аюултайгаар өөрчлөгдөх гэж байлаа. Дархадын өндөр тайгийн ард, үйлс шүргсэн цайвар хөх оройтой агаарын хайрхан оршин. Энэ хайрхан бол зөвхөн уул биш. Дархадынхны хувьд тэр бол нууцлаг чандман. Сүнсний замын уулзвар, эртний удагнуудын шүтэн. Тэнд л Хүрэлдээ удам эхэлсэн юм. Түүний ээж Баглаан удах нь Дархадын нутагт нэр алдарн салхинаас хурдан дарахсан хүн байв. Хүмүүс түүнийг уулын ээж, салхины харагч, сүүдрийн замыг мэдгч гэж ярьцгаадаг. Гэвч тэр өөрөө өөрийгөө тэгчлэн дөвийдгэж байгаагүй. Тэр бол тайгийн дүрмээр амьдардаг. Түүний оршихуйтайгаа нэвтсэн нэгэн л хүн. Хүрэлдээ багада ээжийнхэн дэргэд их явдаг байв. Баглаан удах нь хүүдээ аимшигт зан үйл эс зааж, мууц шившлэгч заадаггүй. Харин тэр түүнд зөвхөн нэг зүйлийг байн хэлнэ. Хүү минь, хүн байгальтай зөрчилдөж болохгүй. Байгалийн дуу чимээг ойлгож чадвал бусдыг ч ойлгож чадна. Хүү түүний хэлсэн үг бүрийг сэтгэлдээ хадгалдаг байв. Тэнгэрийн хүүгийн шинж. Хүрэлдээ 5 настайд анх удаа ээжийнхээ онгод суудалд суухыг харсан. Тайгийн модод салхигүй мөчтгөө чимээ гарган ганхна. Далийн дүл нам гүмхнээр дээш сүлэлдэж, гэрийн хан дээр улаан шар сүүдрүүд хөдлөх нь хүү гайхшуулсан ч айлгаагүй. Баглаан удах нь дуугийнхэн суун. Хүү тэр мөчөд ээжигээ тэнгэрт холбогдож буйг мэдэрсэн. Гэвч тэр үед ч ээж нь хүүдээ бөө мөргөлийн нарийн арга заасангүй. Зүгээр л байгаль түүний чихэнд шивнээд байна гэж ойлгодог. Тэр гарч харвал тэр л бүргэд. Гэвч энэ удаа тухай бүргэд биш, түүн рүү бууж ирэх мэт нисэж байлаа. Хүрэлдээ айсангүй. Бүргэд ойртож ирэхэд салхи хэрвэлдэн цас сэвэлзэж тэнгэрийн хөх хөнгө доош бууж ирэх мэт санагдав.
Бүргэд түүний өмнө газарт буух мөчөд тайгаа бүхэлдээ нам гүн боллоо. Тэр агшинд хүрэлдээ ойлгов. Энэ бол миний дуудлага. Энэ бол миний сүлд. Бүргэд түүний мөрөнд сууж дадавчаа зөөлөн дэлгэв. Тэр нэгэн зөөлөн хөдөлгөөнд уулсын хүч, тэнгэрийн салхи, тайгын нам гүм бүгд цугларсан байр. Тээнхүү хүрэлдээ арилдий болов. Тайгын хамгаалагч, салхины сонсогч, дарахад нутагт жигүүрээ тэлсэн домгийн эхлэл. Гэвч түүний зам үүгээр дуусахгүй. Алс уулсын цаана харанхуй хөдөлж, тайгын амар амгазан аюултайгаар өөрчлөгдөх гэж байлаа. Харин ганцхан удаа ийн хэлв. Хүрэлдээ минь, чи бусдын шиг ховь тавижинтай төрөөгүй. Чиний зам өөр. Гэхдээ чи өөрөө сонгоно. Бүргэд чамайг сорих өдөр ирнэ. Тэр үед хүү бүргэд гэж зүгээр л том шувууд гэж боддог байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал түүнд өөр урлаг зааж эхлэв. Агарын хайрхны үзэгдэл. Нэгэн намрын үдэш сүүтэй манан улсын завсраас зөөлөн суунагдж байхад хүрэлдээ ээжтэйгээ хамт агарын хайрхны бэлд суув. Шүн ойртож оддын гэрэл нэг нэгээрээ зохино. Баглаан удран уул руу харж. Энэ хайрханд эртний сүлдүүд амьдардаг. Хэн тэднийг харж, хэн тэднийг сонсдог нь ховь тавилангаараа шийдэгддэг. Химэн шивнэв. Хүрэлдээ чимээгүй байсан. Гэвч тэр уулыг ширтэхдээ дотор нь нэгэн сонин хөдөлгөөн мэдрэгдэв. Салхи түүний өсний дээгүүр зөөлөн үлээж, уулын оройгоос тэнгэрийн дуунд төстэй намуухан чимээ доош буулаа. Тэр чимээ яг л өмнө нь уулан дээр харсан том бүргэдийн дуу шиг байр. Хүү ээж рүүгээ эргэж харахад баглаан удганы нүдэнд гайхширсан биш, танил харц байлаа. Тэр хүүдээ хэдийнэ мэдэгдсэн зам эхлэхийг хүлээж байсан мэт. Хүү минь гэж ээж нь намуухан хэлв. Тэнгэр чамайг дуудаж байна. Энэ бол айх зүйл биш. Энэ бол чиний сүлд. Арилдын жигүүрийг дагсан хүмүүс ихэнх нь хүчтэй төрдөг. Харин хамгийн чухал нь тэд зүрхнийхээ дууг сонсдог. Хүрэлдээ асуув. Би тэгээд арилдий болох ёстой мó ээж? Баглаан удга нь хүүгийн духан дээр зөөлөн хүрв. Үгүй. Арилдий гэдэг нэр хүн өөрөө сонгодоггүй. Харин Тэнгэрээс өгөх нэр. Хэрвээ нэг өдөр жигүүр чамайг таних юм бол тэр үед чи ойлгоно. Тэнгэрийн шинж илэрхий. Хүү 13 нас хүрэхэд нэгэн зүйл тод харагдаж эхлэв. Тэр салхи зүг эргэхийг урдчлан мэддэг. Ан амьтдын ойртгтыг сонсдог. Мөн заримдаа уулын оройг шигтгэхэд бусдын хараагүй жижигхэн цэгүүдийг олж хардаг болов. Нутгийн хөгшөд. Хүрэлдээ баглаан удганы жинхэнэ удам мөн байх. Салхины хэлээр ярьж эхэллээ дэ гэж ярьцгааж байв. Гэвч ээж нь хүүдээ өөрийгөө онцлохыг хориглоно. Чи хүчтэй байж болно. Гэхдээ хүч гэдэг нь бусдыг айлгах гэж байдаггүй. Харин хамгаалах гэж байдаг. Хүрэлдээ ээжийнхээ үгийг сэтгэлдээ хадгалж явлаа. Гэвч тэр үед тэр мэдээгүй. Түүнийг жинхэнэ зам руу хөдлөх том үйл явдал ойртож байсан юм. Тэр бол бүргэд дахин нэрх шүн. Тэр бол түүний ховь тавиланг эргүүлэх мөч. Агарын өндөр хадан цохоо өглөөний цэнхэр манан дунд дүнхийн зогсно. Наранх дөнгөж мандаж, хөвчийн шаргал утаа мэт гэрэл, уулсын мөрийг аргалыг утаа шиг зөөлөн тойруулжээ. Энэ уулын өвөрт хүрэлдээ өссөн билээ. Харин өнөө өглөө түүний сэтгэл ёр бусын тогтургүй байв. Учир нь ээж баглаан удган, шүнжин галын дэргэд сууж, тэнгэрийн хөмсөг татрах шиг нэгэн ёр бусын шинж тэмдэг мэдэрсэн аж. Хүрэлдээ гэрээсээ гарч ирэн ээжийнхээ асаасан цогтой галыг харлаа. Балийн дүд өнөөдөр жирийн бус, нам гүм, намхан. Гэхдээ дотор нь юу ч юм нэгэн хачин шүдэнц шиг анивчиж байв. Баглаан удган хүүдээ хараагаа урдна. Өнөөдөр уул чамайг дуудна хүү минь. Хүрэлдээ зочин. Ямар уул? Агарын хайрхан өрөө. Энэ үг бол жирийн айлын ихийн үг биш байлаа. Агарын хайрхан бол дархтын гол ивээх уул. Түүний оройд айхтар хатуу хуйлаар хинч зүгээр гарах ёсгүй. Хинч тэнд шивэндэх сүнс, нисдэг бүргэдийн эзнийг дуудах эрхгүй. Гэхдээ өнөөдөр уул өөрөө дууджээ. Хүү дотроо цочив. Энэ бол хүний дуу биш. Гэхдээ бүргэдийн ч дуу биш. Нэгэн эртний зүйн амьсгал мэт. Чи намайг дуутсан, ихэнхээ дамжуулсан тамга чамайг авчирлаа. Одоо нэг л асуулт үлдлээ. Чи нисхээс айхгүй юу? Хүрэлдээ дороо харав. Гүн хавцал, доор урсах хөх мөрөн аим шигтэй хол. Гэхдээ тэр нэг ч хором эргэлдсэнгүй. Айхгүй, би айвал, хинч надаас сонгохгүй. Тэгтэл авраг бүргэд нэг л мөчөд газарт хөнгөн хурж хүүгийн өмнө бууж ирлээ.
Дадагчийг нь дэлгэхэд салхи уулын хормойдох өвсийг хүртэл хөдлөгнө. Тэгвэл над дээр суу. Хүрэлдээ амьсгаа ахтал бүрэгдийн нуруу нь бүрхэг биш, харин хазуун чулуу шиг хатуу бөгөөд тогтвортой байв. Нислэг хүү нуруун дээр нь суухтай зэрэг. Үүш! Дазар доош хайрхнаас тасран унаж буй мэт болов. Хүрэлдээ үргэлж уулын хүү мордын дунд өссөн нэгэн. Гэхдээ ийм аимшигтай уналт мэдэрч байгаагүй. Дараа нь гинт бүх зүйл зөөлөрч, салхи түүний нүрийг илж, дарахтын хөндий бүхэлдээ доор дэлгэлдэв. Хүү дуугарч чадахгүй байлаа. Бүрбэдийн дадагч жигд хөдөлж, тэнгэрийг зүсээд өнгөрөх бүрд дэлхийг тойрон гарч буй мэт санагдав. Бүрбэдийн дуу гинт дахин сонсогдов. Чи одоо тэнгэрийн сарилтыг давхтаа хүрлээ. Арилдын нэрийг авч чадах эсэх чинь ганц л зүйлээс хамаарна. Чи өөрийн сүүдрийн айдсыг дарж чадах уу? Сүүдрийн айдас гэж юу вэ? Алив зүйлийн дотор орших хамгийн нуугдмал айдас. Чи түүнийг хинээс ч нууж чадна. Гэхдээ тэнгэрээс нууж чадахгүй. Гэнэт харанхуй, тэнгэр гэнэт хөх биш, саарс биш, бүр огт өнгөгүй болчихов. Дэрэгдэхийн харанхуйлж, хүрэлдээ доош харвал өөрийн сүүдэр урт, сүүмгэр хар манантай нийлж савчин байла. Манан дотроос өөрийнх нь дуу гарч эхэллээ. Чи хүчтэй биш. Чи ээжийнхээ нөмөрд орлоссон. Чи уулын дуудлага зохихгүй. Хүү цочин хашгирлаа. Чи хэн бэ? Манан хариуллаа. Чи өөрөө. Хүрэлдээ зүрх нь хүчтэй дэлсэж, хүлэн сулрав. Ийм үгсийг тэр хизээж дотроо хэлж байгаагүй мэд. Гэхдээ энэ бол түүний хамгийн гүн айдас. Мөргөд огт дуурахгүй, зөвхөн хүүг сорж. Чи өөрийнхөө эсрэг зогсож чадахгүй хүү минь. Хүрэлдээ нүдэ анаад. Би сул дараа байсан. Гэхдээ сул дараагаа хүлээн зөвшөөрнө. Айдсаа мэднэ. Айдсаа дарж явна. Нүдэ нээдэл манан сарниж, сүүдэр нь хэвийн болсон байлаа. Арилдын нэрний эхлэл бүргэд тайвнаар бууж, хүүг дахин агрын хайрхан даваач. Чи айдсаа дарсан. Чи салхийг сонсдог. Эхийнхээ тамгыг үүрч, уулын сархитыг дав. Тэгээд өнөөдрөөс эхлээд чи хүрэлдээ биш. Чи бол арилдий. Хүү хөлд орох газраа мэдэрч, уулын дуун салхинд дуусхийг сонсов. Энэ нэр нь цаашид дарахтын тайгийн хамгийн их дамагт хүчтэй, нисдэг долоон бөөгийн манлай болох замын эхлэл байв. Агарын хархнаас бууж ирэх үед уулсын хооронд салхи өөр өнгөөр эсгэрч байлаа. Энэ салхи арилдыг танил байсангүй. Сэнгэнэхгүй, догширхгүй, харин нэгэн төрлийн хүлээлттэй мэт. Яг л ямар нэгэн нууц түүний өмнө нээгдэх гэж буй мэт. Маглан өдөр нь хүүгээ зайнаас хараад хэмэдэв. Тэр зөвхөн ууланд зүгээр гарч ирээгүй, харин өөр хүн болсон. Ээжийн нууц илэрхгүй, маглан өдөр нь хүүдээ дөхөж очиод урт нам гүм амьсгаавлаа. Хүү минь, чамаас уулын сүрийг өнөртөж байна. Арилдын ээжийнхээ нүд рүү харвал тэнд анх удаа хүндлэн эмээлгсэн мэт нэгэн төрлийн дүл асаж байлаа. Ээж, би тэнгэрийн сорилтод орлоо. Сүүдэртэйгээ нүүр туллаа. Баглан удга нь толгойд өхөв. Тэнгэрийн зам ийм л байдаг. Хүн хамгийн түрүүнд өөрийгөө дийлдэг. Тэгээд тэр хүүгээ гэрийнхээ ард байгаа авраг чулуун онгон руу дагуулж яваач. Энэ бол жилийн 4 удиралд хөлдөж ганц ч цуураагүй хөшөө чулуу. Удга нь олон жил энэ чулууг хамгаалж, бөөнөрийн эртний зан үйлийг хадгалсаар ирсэн мэт. Тэр хүүдээ шивнэн хэллээ. Чамд нэг зүйл хэлэх цаг болжээ. Би зүгээр нэг удган биш. Би нисдэг 7 зайрны нэгний шижим. Арилдыг дуугүй болов. Харин чи чамааг тэнгэр зүгээр тамилсангүй. Чамд 9 хаялрын сархи дэрнэ. Тэр бүхэн чамааг жинхэнэ арилдыг болгоно. Хүү сөөрөн дээрээ шүргэн чичирлээ. 9 хаялга гэх хэллэгийг тэр багынхаа домгоос л сонсож байсан. Энэ бол бөөнөрийн хамгийн хүнд сорилт. Тэнгэр, ойн эзэн, гал, ус, сүүдэр, салхи, амьтдын сүнс, уулын сахиус болон өвөг дээдсийн сорилтыг данин давах ёстой үхлийн хаялга. Ээжээ, тэгэд би яах ёстой вэ? Сорилт эрхийг хүлээх бус өөрөө угтах. Чи хүчээ эзэмшихийн тулд эхлээд салхины хаялгад шамтахаар уул руу буцна. Салхины хаялга арилдыг тэр шин унтаж чадсангүй. Уулын оройд сууж, салхины амьсгалыг чагнаж байтал гинт агаар өөрчлөгдөв. Салхи эхлээд намуухан, дараа нь огцом чангарч, эцэстээ уулыг бүхлээр нь салхинд өргөх мэт догширлоо. Тэр өөрийн эрхгүй хашгирлаа. Салхи, би энд байна. Ингэж хэлэхдээ зэрэгтэй салхи хүм мэт хариугүй. Тэгвэл намайг барь.
Чи намайг барьж чадвал тэнгэр дундаас замыг харах нүдтэй болно. Арилдын салхинд дайруулан алхаж эхлэв. Гэвч салхи арай хүчтэй. Бараг түүнийг түлхэж шидхэн шиг. Гэнэт ард талд нь нэгэн дуун сансагдав. Дараа нь би чамд туслахгүй шүү. Арилдын эргэн харахад мөнөөх авраг бүргэд чулууны цаанаас гарч ирсэн байлаа. Чи дахиад ирсэн үү? Чамайг тэнгэрийн сорилтол ганцаараа үлдээж болохгүй. Бүргэд дадавчаараа салхийг сүрж нуруунд дээрээ хүүг суулгав. Дадавчны нөсөө улам хурц, агаарын хөлийг зүсэх шиг ширүүн байлаа. Салхи бүргэдийг хүртэл түлхэх шахав. Салхины хаялга тэгш биш. Хүчтэй үедээ бүхнийг унагадаг.